хоёр Sunny Road-ийн My Melody болон Kuromi Ayara. Тэн байцгаана уу? Seiko Girls хамтлагийн Mika болон Angeli хоёрын анх 2025 оны 4 сард яг хамтлагаараа нэг ивентэд оролцож исэн. Хамтлаг нь анхандаа 4 гишүүнтэй байсан. Тэгээд октод маань ерөнхий гадаадд ингээд аялын тоглолтоор яваад тэгээд одоо гуруулаа үлдсэн байгаа. Миний жишээ жоохон инээдтэй гэх юм уу? Би яг жоохон байсан. Тэгээ ингээ аним үзээд нөгөө нэг анимнууд чинь нэг амар нэрийнхээ хөрхөө холоотой идэв штэ. Тэнгүүд ингээд намайг бас хүмүүс амар хүүхчиг холоотой тэгээд тэгээд яг за би тэгвэл баг ингээд анимны баг дуу оруулагч хийчихвэл яад юм бол доо гэж бодоод яг тэрнээс болоод яг за энэ ер нь J-pop чи амар сонирхолтой байна, амар гоё юм байна, надад бас хөөрхөн тохирох юм байна гэж би бодоод тэгээд яг J-pop яг орж ирээд косплей хийгээд тэгээд явсан. Миний нэг тийм нууцхан мөрөөдөл байдаг нь одоо idol гэдэг мэрэгжил байдаг. Тэр нь яг ингээд дуулж бүжиглэж хүмүүсийг хөгжөөдөг тийм мэрэгжил байдаг. Тэр мэрэгжлийг би цаана жоохон мөрөөддөг талтай. Тэгээд тийм болохоор би ер нь ялангуяа Япон айдолууд бол надад үнэхээр хөөрхөн санагддаг. Ингээд өмсөж зүүж байгаа, дуулж байгаа дуу, бүжиглж байгаа бүжиг бүгдээрээ үнэхээр хөөрхөн санагддаг. Тийм болохоор тийм нууцхан мөрөөдөлтөө хөтлөгдөд ер нь Япон J-pop урсгалыг сонгосон юм болов? Ийм байгаа бүжгийг бид нэр өөрсдөө яг байгаагаар нь бүжиглэн, тэгээд хажуугаар нь өөрсдөө бас хөдөлгөөн оруулж бүжиглдэг. Тэгээд яг ингээд тэр байгаа бүжгийг ингээд бүр яг бүтнээр нь бүжиглэхгүйгээр ингээд өөр аяа оруулаад, өөр бүжиг оруулаад ингээд нэгтгээд тэгж бүжиглж явдаг. Яг бүжигдэж эхлэхийн өмнөх мөчүүд бол хамгийн хөвчлөлтэй нэ. Яг бол бид нар бүгдээрээ сандарсан байдаг. Тэгээ сандарсан байх үед яг нэрээ дуудуулах үеийнхаа өмнөх мөчөд яг бид нар ингээд хөөе яна ямар сандраад байна. Би ингээд хөлрөөд байна. Би яах вэ гэж чичрэх болж чадахгүй байна гэл би биэндээ ингээд лежи болооч гэл тэгсээр ягаад гэтээ яг тайсан дээр гарангуй сандрахаа болчдөг. Яг бол дуртай зүйлээ хийж байх үед хүн хизээж сандардаг. 7 хоногт хэрвээ үнэхээр бөөнөрөө завтай байвал 7 хоногт 7 хоног л болцдог. Өмнө нь Seiko Girls-т орохоос өмнө ерөөсөө дуртай зүйлээ илэрхийлэхдээ үнэхээр муу байсан. Seiko Girls-т орсны дараа би илүү өөрийгөө нээж өөрийнхөө дуртай зүйлсийг бусдын бодлыг хамаарахгүйгээр хийж сурсан. Бусдад хандах хандлага нь илүү өөрчлөгдөн. Хүнтэй яаж зөв харьцах вэ? Одоо жишээ нь бас ингээд те косплей чинь бас ингээд сошиал орчинд ингээд гарч ирнэ. Хүүхдүүд ингээд бичлэгний одоо жишээ нь камерны өмнө яаж биеэ зөв авч явах вэ? Яаж үйлдэл хийх вэ гэдэг нь илүү сайжирна гэж би бодож байна. Дээрэс нь өөртөө итгэх итгэл нь илүү сайжирна. Тэгээд ер нь бол илүү ингээд гэрэлтдэг гэх юм уу? Косплейийн ач тус би гар урлагийн тал дээр амар сайжирна гэж бодож байна. Ялангуяа цаг тулсан үед яаж хувцсыг иж бүрэн гоё харагдуулах уу гэдэг дээр бол яг өөрөө сэтгэхэд, өөрөө бүтээлчээр хандаад одоо жишээлбэл бит хоёрын хувьд гэвэл яг иймэрэн шууд захиалаагүй бит хоёр яг эн тэндээс цуглуулж яг авч ингэж иж бүрэлдүүлсэн яг хувцас байгаа. Тийм учраас би косплей хийгээд илүү Япон талын урсгалыг сонирхвол илүү бүтээлчээр юмд хандна гэж би бодож байна. Гэтэ гадуур ингээд косплей хувцас өмсөөд ингээд энэ чигээрээ явах юм бол муу хэлхээсээ илүү хүмүүс айгүй их сайшаадаг. Хөөрхөн байна, ямар гоё юм бэ? Зураг амт харуулчих, өстө хөөрхөн харагдчихээн гэх зэрэгээр тэгэнгүүт ингээд сошиал орчинд болохоор илүү сөрөг талууд гарч ирдэг. Тийм комент дээр янз бүрийн муухай үг хэлэх ч юм уу. Гэхдээ яг тэгэж хэлж байгаа хүмүүс нь хүүхдүүд байдаг. Тийм ялцчгүй зарим хүмүүс ялангуяа манай аав ээжүүдийн үед жоохон тийм шокны байдалтай яг орж ирсэн байж магадгүй. Гинт хүүхдүүд ингээ өнгийн хувцастай өнгийн өстэй ингээ явхаар энэ чирэг амар гайхах байх. Гэхдээ яг зарим эцэг эхчүүд бол маш их дэмждэг. Ялангуяа манай аав ээж бол үнэхээр их дэмждэг.
энийг улам хөгжүүлээ цаашаа яваасаа гэж хүсдэг. Тэгээд зарим эцэг эхчүүдийн хувьд бол яг таг хориглолтын байлээ. Тэгээд би цаашдаа ер нь ингээд илүү олон өнцгөөс ингээ хараад хүүхдүүдийгээ дэмжиж яваасаа гэж эцэг эхчүүдэд ер нь хэлмээр байна.